За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За юуны түрүүнд хотын энэ засаглал хот суурин газрын засаглалыг зайлшгүй эргэж харахгүй болохгүй юм байна гэдэг ойлголтыг бүгд авж байна. Энэ сонсгол өөрөө үр дүнтэй байх ёстой. Сонсоод өнгөрөх биш. Тэгэхээр энэ үр дүнгээс улсын их хурл бол хот суурин газар тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын энэ засаглалыг бол эргэж харах зайлшгүй шаардлага үүссэн байна. Иргэдийн өмнөөс хяналт тавих ёстой иргэдийн хурлын төлөөлөгчд бол засаг даргын үйл ажиллагааг хянах биш, засаг даргын команд нь орцсон ингээ ажилтнанд болцохоор засаглалын хямрал үүсээд байна л да. Тэгэхээр бид нэгжийн хуулийн дээр нэг бол энэ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг давхар ажил хийлгэхгүй байх, эсвэл нийслэлийн засаг даргыг нийслэлчүүдээс өөрсдөөр нь сонгуулдаг байх гэсэн хувилбарыг бодохгүй бол засаг дарга болсон хүн болгон өөрийн гэсэн юм төслийг лоббиддаг, бизнесийн, ашиг сонирхлын, улс төр бизнесийн бүлэглэлийн юм лобби болж хөвсөн. 2015 онд улсын их хурл дээр Азийн хөгжлийн банкны төсөл зээлийн хэлцээр байгуулсан. Тэр бол Монгол улсын төгжрлийг бууруулахад, Улаанбаатарын төгжрлийг бууруулахад бол BRT төсөл бол хамгийн оновчтой юм байна гэсэн. Засаг дарга солигдох болгон төгжрөл нэрээр нэг төсөл гарч ирсэн. Энэ Францын зээлээр дүүжин тээвэргээд нийтийн тээврийн төрөлд ордоггүй аялал жуулчдын шинжтэй зүйлийг засаг дарга дараагийн засаг дарга лоббидсан. Төслийн нэгж байгуулсан. Одоо бол ашиглалтанд ороогүй. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл болон зээлийн хөв төлж байгаа. Одоо нэмээд ерөөсөө төгжрлийг бууруулна гэдгээр бизнес хийдэг болсон. Хамгийн үр дүнтэй эдийн засгийн ачаал бага авах, Монгол улсад байж болох, шийдэж болох нь бол тусгай замын автобус мөн гэд мэргэжлийн байгууллага дүгнчээд байхад 7 янзын төслийг лоббидж оруулж ирсэн. 200 энэ төслийнх нь 70% зээлээр. Тэгэхээр Монгол улс бол зээлээр ингэж хөгжил худалдаж авдаг, зээлээр хөгждөг гэдэг энэ сэтгэлгээнээсээ бол салах хэрэгтэй. За 3 дугаарт нь бол энэ техник эдийн засгийн үзүүлэлт нь өөрөө үнэхээр шинжлэх ухааны үндэстэй юм уу, мэргэжлийн юм уу, үгүй юм уу гэдгийг шалгадаг хяндаг газар байхгүй болсон. Тэзүү гэдэг нэг юм яриад, тэзүүд өөрчлөлт оруулж ийн гэдэг нэг зүйл яриад, ингээд төсөв төртгийг нэмдэг болж байна. За хамгийн сүүлд нь энэ Монгол улсад засгийн газар гэж байна уу? Яахаараа энэ зам тээврийн яам өөрөө Монгол улсын авто замыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө батлаад нийслэл Улаанбаатар хотод бол BRT эсвэл өөр ямар нэгэн одоо шийдэл хэрэгтэйгээд явахгүй. Баатаргүй гүшүүний микрофоныг нэмж өгье. Бодлого байхгүй байгаагийн илэрл юм аа. Барилга хот байгуулалтын яам Монгол улсад энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар зарчмаар явуулах юм бэ гэдгээ бодлого байхгүй байна. Нүдэн дээр нь, нүүрэн дээр нь алдаатай төслүүд хэрэгжиж байхад дув дуугүй байсан. Өнөөдрийн танилцуулган дээр энэ яамдын төрийн нарийн бичгийн дарга нар маш бөөрөнхий тодорхой шийдэлгүй мэргэжлийн биш дүгнэлтүүдийг уншиж шít. Ийм хариуцлагагүй болохоор энэ улс орн чинь хариуцлага гэдэг зүйлийг бүгд нэхэд байна. Засгийн газрын төвшөнд хууль хэрэгжихгүй байна. Худалдаа авах ажиллагааны хууль, төсвийн тогтвортой байдлын хууль, бүх хууль зөрчигдөөд байхад, хуулийг зөрчөөд байхад ямар ч арга хэмжээ авдаггүй. Тийм учраас улсын их хурлын дэгийн хуулинд өөрчлөлт оруулж энэ хяналтын сонсголын дараа үр дүнгийн сонсголыг Гишүүн нийтдээ 15 минут байгаа шүү. Эхлээд асуулт нарийн авах уу? За гишүүний микрофон нээж өгье. Баатаргүй шүү. Тэгэхээр бид нар нэгжийн хуулийг анхаарая. Хоёрдугаарт энэ сонсголын араас хянан шалгах төр хороо үр дүнгийн сонсголыг зохион байгуулъя. Маргааш улсын их хурлаар улсын их хурлын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энийг ярих ёстой. Иргэд юу ярьж ийнэ гэхээр энд хэн нэгнийг буруутгаж цоллохоос илүү цаашид хуулийн хулгай, хуулийн цоорхон ашигласан төсвийн хулгай гаргахгүй байх тал дээр улсын их хурлыг илүү анхааралтай, илүү хариуцлагатай бай гэдэг ийм шаардлагыг хэлж байна. 3 дугаарт Улаанбаатар хотын энэ засаглалын асуудлыг нэг мөсөн шийдэх ёстой. Бүх улс төрийн намууд
Улаанбаатар хотын захирагчийг иргэдээс сонгоно гэж мөрийн хөтөлбөрт орсон. Энийг бид нар хийх ёстой юм байна. Тэгэхгүй бол тэнд 16 онд 800 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Улаанбаатар хот өнөөдөр 11 их найдын төсөвтэй 500 сая долларын хүүтэй бонд авсан. 500 сая долларын бонд гаргасан, гадаадаас авсан. Гадаадд бонд гаргаад. Тэгээ нэг ч ажил нь явдаггүй. Тэгээ одоо энэ сонсголын араас бол болох ажлууд нь юу юм? Болохгүй ажил нь юу юм? Эренблээд ямар ажил дээр ямар хуулийн хариуцлагын алдаа гарч байгаа юм бэ гэдгийг ингэж нэг мөсөн шийдэж үр дүн гаргахгүй бол болохгүй юм байна гэсэн ийм бол одоо дүгнэлтэнд хүрж байна. Тэгээ хамгийн сүүлд энэ яамдууд үнэхээр хариуцлахгүй шүү дээ. 7-гийн 7 төслийг 70% зээлээр автсан. Дуртай нь орж ирээд төгжрөл бууруулна гэдээ ингээд төсөл санал болгодог. Мэргэжлийн байгууллага байдаггүй. Энэ салбарын стратеги төлөвлөгөө гэж байдаггүй. Тэр дундаа энэ зам тээврийн яам, барилга хот байгуулалтын яам бол чихэн дүлий нүдэ тагсан байдлаар явж байгаад ийм байдалд хүрсэн шүү гэдгийг хэлье. Энэ дээр их анхаарах ёстой шүү гэдэг ийм санал хэлье. За Баатархүү гишүүг чухал саналууд хэллээ. Сонсголын үр дүнд ажлын хэсэг санал дүгнэлт боловсруулна. Санал дүгнэлт байнгын холбогд байнгын оруудаар хилцүүлэгдэнэ. Тэгээд шаардлагатай гэж дүгнэл улсын их хурл руу орно. Нэгдсэн жуулганаар